Тэгвэл эдгээр иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд хүргэж нэгдсэн нэг шийдэлд хүрэхээр нийтийн эрхийн хамгаалах холбооноос төрийн бодлого ба нийтийн эрх сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахар болжээ. Төрийн бодлого ба нийтийн эрх сэдэв нээлттэй хэлэлцүүлгийн үеэр авц цуглааны захуудыг албан нүүлгэх, гэр хорооллын дахин төлөлтийн асуудал шинээр дагаж мөрдөгдөж байгаа нийгмийн уртгийн албан татврын тухай хуулийн хэрэгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм а. Форумын үеэр дээрх асуудлуудын хүрээнд нийслэлд болоод холбогдох албаны хүмүүс иргэдийн үгийг сонсох юм а. Гэр хорооллын дахин төлөлтийн асуудлаар нийт эрхийг хамгаалах холбоонд маань маш олон иргэд эрх ашигын зөрчигдсөн учраас бидэнд хандсан байгаа. Ингээд иргэдийнхээ хүсэлтээр бид гэр хорооллын дахин төлөлтийн төсөлд хамрагдсан байгаа 6 дүүрэг бүх хороодуудаар нь явж иргэдтэйгээ уулзаж хулчдынхаа багтай өн төлбөрөөр зөвлөгөө өгч явсан байгаа. Ингээд эдгээр энэ ажлын хүрээнд бид форум хэлэлцүүлгийг ер нь зохион байгуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрээд 4 сарын 27-ны өдөр төрийн бодлого ба нийт эрх гэсэн сэдэвтэй форум хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Мөн нийслэлийн 6 дүүрэг 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд явагдаж байгаа. Дахин төлөвлөлтийн ажлын явцад танилцахад барилгын явц удаашралтай, нийслэлээр дэд үтсийн асуудлыг шийдэж өгөөгүй. Иргэдтэй байгуулсан 3 талд гэрээний хугацаа дууссан, газраа чөлөөлсөн айлуудын түрээсийн байрны төлбөр авч чадахгүй, хязээ орон сууцсандаа орхон тодорхойгүй хэцүүхэн нөхцөл байдал үүсээд байгаа юм а. Нийслэлийн засаг даргын А980 тоод захирамж 2013 онд батлагдсан байдаг. Энэ захирамж нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа автомашины захуудыг албан нүүлгэхтэй холбогдуулсан ийм захирамж байгаа. Гэтэл энэ талаар бизнес эрхэлдэг нийт 22 гаруй мянган иргэд маань нийт эрхийг хамгаалах холбоонд хандсан байгаа. Энэ асуудлаар бас бид энэ форумынхаа хүрээнд авч хэлэлцэхээр гэр хорооллын дахин төлөлтийн асуудал, авц захуудыг албан нүүлгэх тухай асуудал, мөн нөөтийн шинээр батлагдсан хуулийн тухай асуудал гэсэн ийм 3 сэдвээр бид бол нээлттэй форум хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр иргэд маань яг энэ тал дээр тодорхой хэмжээгээр эрхтэн зөрчигдсөн иргэд энэ форум хэлэлцүүлэхт бол нээлттэй оролцох тийм сонирхолтой байгаа иргэдийг бид бас урьж байна. Мөн энэ үеэр захуудын жижиг дунд үйлдвэрлэл эрхэл 6-8 нэрийн дэлгүүр ажиллаж байгаа иргэдэд нийгмийн уртгийн албан татврын тухай хуулийн хэрэгжилт хүн дээр тусч ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь хаагдуулж байгаа талаарч тус холбоон жижиг худалдаа эрхлэгч 8000 гаруй иргэн хандаж мэдээлж байгаа юм а. Тиймээс иргэдийн эрх ашиг зөрчиж байгаа авц захуудыг нүүлгэн шийдвэрлэх асуудлыг зуцлуулах, нийгмийн уртгийн албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах, гэр хорооллын дахин төлөлтийн хүрээнд нийслэлийн удирдлага, иргэд барилгын компаниудын дунд 3 талд уулзалтыг зохион байгуулж шинээр байгуулах гэрээнд иргэдийн саналыг тусгах, гэрээгээр зөрчсөн тохиолдолд алдан тооцоолох зүйл заалтыг нэмээд оруулахаар яригдж байгаа юм а. Мөн түнчлэн зарцаасан барилгуудыг ашиглалтанд оруулж нийт иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах шийдвэр гаргах төвшинхнийг анхаарлаа хандуулахад энэхүү форумын гол зорилго нь оршиж байгаа юм а. Энэхүү форум хэлэлцүүлэлт улсын хурлын гишүүд, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм а. Мөн ард иргэд ч гэсэн энэхүү форум нь нээлттэй болох юм. Энэхүү форум нь 2016 оны 4-р сарын 27-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохиогдох юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.